Тэгвэл сайн байна уу? Аль нүнтэй вэ? Шинэ дугаар эхлэл бэлэн болсон байна. Тэгээд өнөөдөр манай хоёр олж маань бас бэлэн байна. Яг одоо энэ чинь Дада, Хүслэн, Манду, and Jana. Ерөнхийдөө та бүхэнд бэлдсэн юм одоо эрэхтэй бүтээгдэхүүн болоод нэмэгтэй бүтээгдэхүүн байгаа. Мэдээж төгсгөлт нь бас нэг хөгжилтэй бас нэг юм гоё бэлдсэн юм бас байгаа даа шүү. За тэгээд хамтаа эхэлсэн хамгийн ихнийх бол за энэ бол эрэхтэй бүтээгдэхүүн байгаа. L'Occitane Lacoste нарын бүтээгдэхүүн байгаа. За энэ хоёрын аль нүнтэй вэ? Хэмжээнээс өөр юм шүү дээ. Энэ чинь 250 мг, энэ 150 мг. Гэтэ надад бол энэ зөв. Танай багийн нэгдсэн хариултанд тэгээд Lacoste юу? За октодын баг маань Lacoste сонгож байгаа. Замаа нүгүүд. харилцаагаар хийдэг бол Энэ ямар тэгж бодож байна? Тааш нэг 500 600 л хэвчээ. Окей, за та энэ ямар тэгж бодож байна? Мэдхгүй. За мэдхгүй. 200 300 ч юм. За аль нь вэ? Сонгоод та залуучдын баг. Lacoste юм шүү. Lacon Хэмжээний баг гэдэг байгаа шүү. Тэгээ бас Гинти эргэлтэйснэ ойл Lacoste. Тэгэж сонгоод. За Lacoste юу? Lacoste. Энэ хоёулаа сонгоод. За үний хувьд гэх юм бол Lacoste бол $12 бол Laconite бол $39 байна. Мэдсэн явал нэг үү? За ингэсэн хоёр баг бол 0 оноотой гэж байгаа. Дараагийн үзүүлж байгаа зүйл бол Игдээ гоо сайхны болоод юм бүтээгдэхүүн байгаад байгаа. Манайхан хаагаараа аль нүнтэй вэ? энэ юм бэ? За брэнд гэх юм бол Elemis болоо. Tom Ford но Elemis аль нү? Tom Ford бол ер нь үнэтэй брэнд. Тэнгүүт LMS нь ямар хөө брэнд юм бол мэдэхгүй л байна л да. Брэнд ханыг Аа сааж байна. Хоёул амар гамблтгоо. Энэ LMS-ийг сонгоод. За тэгээ. За залуучууд Elemis сонгож байгаа. Октод маань Tom Ford. За ингэсэн Tom Ford-ийн үн бол $75 бол Elemis-ийн үн бол $55. За ингэсэн манай октодын баг маань илүү тэргүүллийг авч эхэллээ. За ингэ бол Boyd Chanel гэж юм байт юм. Boyd Chanel гэж. Би бол ангилдаа хот тааш. За Boyd Chanel versus Estée Lauder. За энэ Эрэгтэй foundation. foundation юм шүү. Наа л хоёр. За та хоёр сонгоцсон. Гүү штэ бит хоёр өмнөх дээр нь Тийм хэлсэн. үү. Тэгвэл бид энэ Chanel-ийг Chanel. Бой Chanel ч шиг. Энэ л юм биш үү дээ. За тийм. За тайл. Энэ хоёр бол Chanel сонгосон. За. За Estée Lauder бол $50 өгдөөл Boyd Chanel $70 өгдөв байна. Хоёул бүр алах юм. За. Хоёр Асуулт байгаа лээ. Хоёр За окей, дараах бол Dolce Gabbana Dolce Gabbana and sauce аль нүнтэй вэ? Аль нүнтэй бэ? Саваж. Sauce. За sauce сонсон. Эликсир нэ. Яар үнэтэй. За сонгох юм байна. Хэмжээгээр нь яах юм болов уу эсвэл яах юм бол адилхан. Хоёр адилхан болоо. Саваж. За нөгөөдөөс хүмүүстээ сонгох. Dolce Gabbana. Ахтар Elixir Dolce Gabbana сонсон бол заавч sauce сонлоо. Тэгэхээр Dolce Gabbana-г нь 131 $, Savage-ийн $200. Бум! За дараагийн бүтээгдэхүүн юуд бол дандаа октод зүү чиглэсэн юм байгаа болохоор манай хоёрт бол Гамблтнаа гэж юу? Natural Finish Foundation. Zero Default Eurosong Comfort болон энэ хоёр аль нүнтэй. Энэ октод ч бодох юм шүү. Хоёул октодыгаа гоё даах уу? Тэгээд үгүй шүү. Одоо бид хоёр. Тийм байна. Яах вэ?
Авааны нугаас мэдхгүй юм чи тэгэл Ивоше. Ивгах Ивоше. Зааш Ивоше. Октод Ивоше. Фолдерсон маш бол 55,000 төгрөг юм байна. Харин Ивошегийн хувьд бол 52,000 төгрөг юм байна. одоо эднээс хасаач. За окей, хам. Аль нь үтэй? Энэ бол Anything Eyeliner. Болсон? Ингүүнөө смогод ингээ eyeliner. За энийг ч би мэдхгүй. Тэлтэн годаа. Өнхийг мэдсэн. Энэ үнтэй. Аль нь үтэй? Энэ Монгол брэнд юм уу те? Тэ. Эдл Монгол эдл гадны байна. Энэ юу Монголдо хийх брэнд ээ. Үндэсний үйлдвэрлэлээ захиалгаар хэлбэлдэг. дэмжих үү? За аль нь? Октодоо Ингүүн гэдэг байцуул санагдаж байна. маш олон бүтээгдэхүүн байдаг ааш их заяа. Бас тэгтээ нэг үнэн ойролцоо биш магадгүй бах тий. Тэгээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжээ. За нэг дэмжиж юм уу? За окей, тэгвэл манай үндэсний үйлдвэрлэгч маань бол 18,000 төгрөгийн үнэтэй болоо. No wake make any group up eyeliner бол. За хурдлаач. төгрөгийн үнэтэй байна. Гэсэн октод голнийгээ цаатаа тэргүүлжийг авч ирлээ. 3-1 Зүгээр л дагъя л. За За окей, дараагийн Хай юм бэ. дараагийн үйлдвэрлэгч маань бол Нарны дос. Юу өнөрс юм. за энэ бол Би тэрийг Toriden энэ одоо юу юм бэ? Sun cream. Энэ бол sun product topic cream. Sun cream. Нарны тос шүү дээ. За энэ солонгос брэндийг сонгоё. Солонгос брендийг залуурсан бол октод юу? Түридэ. Франц. Окей, тэгвэл солонгос брендийн хувьд бол 70,000 төгрөгийн үнэтэй бол Франц брендийн хувьд бол 52,000 төгрөгийн үнэтэй байна. Зохиолч. Oh my god аач. Одоо сүүлийнх үү? Тэнцчих гоё явчих шүү дээ. Ой сансаа. Энд аим хэцүү юм байна. Мист. Уриаге Энэ солонгос Энэ Франц хоёр юм. шүүгийн подкаст дээр гардаг. дийний мистэй. За, аль нь үнэтэй вэ? За. Одоо Тэ октодын багта боломжийг олох ёо. Цэнгэн сонгож байна. Цэгний сонгосон октод. За, бод. Оо битэж юм. Оо энэ хамгийн сүүлийнх үлээ. Тэ хамгийн сүүл. Дахиад нэг байгаа. А тийм үү. 3-2 л. За нэг дагчихгүй. Дагая. За, дагсаа за зөв. Солонгос брендийн энэ мистэй 25,900 бол энэ ч одоо юу юм бэ? Бас мист юм шүү. 32,900 төгрөгийн үнэтэй байна. Тэгэхээр ийм үнэтэй гэдэг юм байна шүү. За. Ингэснээр таны яцаа 4-2. 4-3. дөрөв болсон юм байна. Тэгэхээр тэнцүүлэх боломж бол тань байна. Тэнцчүүл хойлоо. Хойч боломж байна. Одоо сүүлийнх юм уу? Last one юм уу? Октод яг нэг 2 онооны зүгүүдтэй байвал хожин. За энэ бол Ariana Grande-гийн гарсан. Ariana Grande-гийн гарсан үнэтэй бас урбан биш мэн. Энэ бол тань Victoria's Secret Bombshell гэдэг үнэтэй бас байна. Энэ хоёрын аль нь илүү үнэтэй вэ? No idea. За энэ дээр коммент хийжтэй. Ariana Grande. Гэвэл яаж юм? Яаж юм? Миний хувьд л энэ Arena Grande my ass. Victoria's Secret-ийг сонгомоор байна. За залууч Victoria's Secret. За За окей, залууч Victoria's Secret октод зүгөөч. Ariana Grande-г сонгож байгаа юм байна. За ингэснээр Нэг юу авч. Ariana Victoria's дугаалж байж байгаа. Ariana Grande 45 доллар, Victoria's Secret $60 юм байна. Нэгсээ тооны хязгаар тэнцлээ. Эмти. Юу? Мандо. Бай бодож шийдэр. За гэхдээ ерөнхийдөө Нэг баг болгох. Энийг авсан. за яг гоо тэнцэж байгаа юм ч уг нь ингээд дуусах хэрэгтэй байсан. Гэхдээ бидэнд нэмэлт нэг бэлдсэн юм байна. Энэ Oh бол my god. бас тий жоо хэцүү гэмээ амархан ч гэмээ нэг юм Категори бас л юм. Хүн категори гэхдээ өөр. Өөр. Тэгээд эндээс хин зөв таасан тэнцээ дуусчлаа шүү дээ мэдээж тий. Хадмаа За тэгээ хоёр багт ойлон дамжчихсан. Энэ бол бидний бэлдсэн маникюр гэдэг үстэй. За энэ За байж. most extreme nail art гэж байна. Энэ бол бас тий. Энэ бол ямар үнэтэй вэ тий. Энэ art энэ хоёр аль нь үнэтэй вэ? Нэг яриад байна. Одоо танах эхлэв штэ. За Энийг сонгочихсон. алтлаг. Үндсэн Энэ дэхтэйс чам байж. Ихтэй жоохон юу л Яа наа. Тэсгээс авсан. За энэ бол шийдвэрлэх юм уу?
За энэ ашиг энэ онцны юм бол $300 үнэтэй байна. За. Харин энэ кристалл найл бол $400. Заасан. Яасан бэ охтуудаа? Хариу байна уу? Яа. Ямар гоё. Үгүй гол нь юу юм шүү. Наачин байж тээ. Зүгээр хооромч шигтэй хийцэн. Нөгөө наатлынх нь болохоор кристалл нь болохоор зүгээр яг жинхэнэ юунууд хийцэн юм шүү. Яг нэг юм харагд. Болор молор. Нэг юм жоохон сонио. Юу гэж бодож байна? Манай найз охтууд чи ингэж ороод ирсэн. Гэтэ байж байгаа. Гэтэ бас лаймер юм тий. $400 юм хийхсэн гэдэг. Гоё юм хөө. Яг юм уустай ингэж. Нэг өрөө. За тэгээ өнөөдрийн дугаар та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Тэгээ бидний subscribe хийх бити маата, лайк тагаа бити маата. Тэгээд аль нь үнэтэй энэ шинэ дугаар та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Тэгээд дараагийн дугаараас түр баяртай. Аль нь үнэтэй?